Нүүрсний компаниудын нөхцөлөд ер нь яг одоо ямар байна? За дизель түвшний үн одоо нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт бас одоо ерөнхий сайдад тээврийн одоо компаниудын зүгээс нэлээд юм хүчтэй байр суурь илэрхийлсэн те. Ер нь бол компаниудын нөхцөлөд хүнд байна гэх. Тэгээд ерөнхийд нь бүхэлд нь аваад үзэх юм бол энэ нүүрсний одоо бизнестэй холбоотой те энэ салбарын үйл ажиллагаа яг ямар байна өнөөдөр? Тэгэхээр яг Монголын нүүрсний уур хаануудын өртөг зард бол дизелийн төстэй шууд хамааралтай. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэсрэх материалын одоо бодис маань бас 70% өсөлттэй байгаа тийм. Үндсэн уурхаан үйл ажиллагааны зардал болсон дизелийн түвш болон тэсрэх материалын одоо бүтээгдэхүүний үнийн өсөлт бол уурхаанууд үнэхээр хүнд цохилтыг үзүүлээд байна. Ер нь бол үндсэндээ олборлож байгаа нүүрс маань одоо бусад ашигт малтан шиг өндөр үнэтэй биш. Тоон тутамдаа одоо 100 хамгийн дээдл нь $130-40 хүрж штэ. Ийм учраас их хэмжээний олборлтыг шаарддаг. Тэгээ энд бол уурхаан өртөг зардлын өсөлт бол саяны хоёр бүтээгдэхүүн дээр бол шууд нөлөө үзүүлээд байгаа. Ийм учиртай гисэн хэдий боловч зах зээл бол бас харьцангуй тогтвортой буюу үнийн одоо бас нэг бага хэмжээний өсөлтүүд бол уурхаануудыг бас тодорхой хэмжээнд ажилуулах ийм нөхцөлийг бүрдүүлээд байна. Хэрвээ дизелийн түвш 5200-аас 5500 хүрэх юм бол эрчим хүчний нүүрсний уурхаануудын зогсолтынхээс зур аргагүй нөхцөл байдал үүсгэхээр ийм хандлага бас ажиглагдаж байгаа. Яг дизель түвшний үн бол тогтвортой байна гэдээ ажилтнууд эрс соёлын сайд мэдгдэжсэн. Гэхдээ одоо яг боддоор компаниуд дээр бол зардлын үе нэлээд өндөр хэмжээний өсөлт гарсан байж байгаа тийм. Тэгэхээр оны эцэхэд яг энэ нөхцөлөд энэ хിവэрэ үргэлжилсэн хിവэрэ байх юм бол нөгөө батлагдсан одоо 2026 оны төсөвч гэдэг юм уу тийм. Энэ төлөвлөлт яг яаж ирэх вэ? Яг нийт улсын хэмжээний төлөвлөлтийн хувьд бол одоогийн байдлаар эхний хагас жилийн байдлаар харьцангуй сайн явж байна. Ялангуяа биржийн арилжаа маань маш их бас гайгүй өндөр түвшинд хүрлээ шүү дээ. 14.3 сая тонныг. Нийтдээ борлуулалтын орлогоор бол 1.3 тэрбум долларын борлуулалтыг олсон байна. Эхний 6 сарын байдлаар бол харьцангуй доктортой явжээ гэж. Тэгэхээр энэ дотор бас хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа. Нэгдүгээрт одоо бүгд хятад ард улсад нийлүүлж байгаа нийлүүлэлтийн сүлжээний улс орнууд бол нүүрсний нийлүүлэлтэд харьцангуй таналаа, буурууллаа. Ялангуяа Австрали, Оросын холбооны улс когсч нүүрсний нийлүүлэлтийг бууруулсан. Индонез улс бол эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг харьцангуй бас татврын одоо бодлогоор нэлээд бууруулад өгчлөө. Энэтэй холбоотойгоор хятад улсын одоо нүүрсний хэрэглээ одоо нийлүүлэлтийн сүлжээнд доолдол үүснэнтэй холбоотойгоор бас үн бол харьцангуй тодорхой хэмжээнд өсөх хандлага ажиглагдсан. За мөн одоо Шэньсэ мужид болсон ослолтой холбоотойгоор аюулгүй байдлын хяналт шалгалтууд нэлээд эрчимтэй явлаа сүүлийн 1 сар. Ийм учраас бол одоо агуулгын нөөц үлдэгдлүүд бол буурсантай холбоотойгоор үн бол харьцангуй тодорхой хэмжээнд өссөн байна. Оны сүүлийн хагаст бол энэ үнийн одоо судалгааг авч үзэх юм бол тогтвортой буюу 5-аас 10% бууралттай байх төлөвтэйг одоо олон улсын байгууллагууд гаргаж байна. Энэ юутай холбоотой гэхээр нөгөө Шэньсэ мужийн уурхаануудын үйл ажиллагаа тогтворж эхэлж байна. Эргээд одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворж гал руу орсон учраас үнийг бол тогтвортой буюу одоо байгаа төвчнөөс нэг 5-аас 10% буурах болов гэсэн ийм таамаглалуудыг бас хийгээд эхэлж байна л да. Тийм учраас бол харьцангуй дизелийн түвшний одоо хангамж тогтвортой байх асуудлыг бас оны сүүлийн хагаст ярина. Үнийн түвшин бол яаж хэлбэлцгийг бол мэдэхгүй байна. Орос холбооны улсын дизелийн түвшний нийлүүлэлтээс хамаарат уурхаануудын ажиллах бүтээмжийн асуудал одоо яригдана л гэж миний хувьд бол хэлэхээр байна. Компаниуд яг одоо нүүрсний экспорт хийж байгаа томоохон компаниуд бол энэ оны төлөв бол харьцангуй сайн байна гэд ярьж ирсэн. За гэхдээ яг өнөөдөр бол бодит нөхцөл байдал дээр та сая дурдлаа тий. За одоо юу гэдгийг дизель түвшилч гэдэг юм уу тэсрэх одоо бодисын үн гэд. Гэхдээ одоо юу гэдгийг цэн газрын зүгээс ч юм уу яг одоо бодитоор ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Одоо энэ нөхцөл байдал мэдээж төр зургийн одоо доктортой байдал гэж харагдаад ах шиг байна л да. Тэгэхээр энэ дээр яг ямар дэмжлэг хэрэгтэй? Яг миний зүгээс нэг 2-3 санал бас хэлмээр байгаа. Өнгөрсөн оны 25 оны төгсгөл рүү бол одоо төрөмжт үйлдвэрийн газруудыг бол валютын нөөцийг бүрдүүлэх чиглэлээр шахаж одоо эрдэс тавталгай дархан нөмрлөг энэ төр бол биржийн арилжаа хийцэн ирнэ. Одоо энэ бүтээгдэхүүний хүргэлт зарим нь бол одоо л хүрэгдэг байна. Тэгэхээр бүгд найрамд хятад ард улсын Баяннуур аймагт Шанхай хотод болсон олон улсын арга хэмжээнд оролцоход Монгол улс биржээр арилцсан нүрсээ хурдан шуурга хүргээчээ. Хүргэлт одоо цаг хугацаанд очихгүй байх тусам биржийн арилжаанд дараа нь оролцогч чинь ховордож эхэлнэ шүү дээ. Итгэл одоо тий энэ бол суларж эхэлнэ. Тийм учраас хүргэлтийн үйл ажиллагаа бас эрчимтэй одоо хүрэх энэ асуудал дээр онцгой анхаараа гэдэг ийм асуудлуудыг бол тавьж байна. Тийм учраас бол үнэхээр Монголын өргөний биржээр харилцсан бол 3 сарын дотор 2 сарын дотор богино хугацаанд хүргэн гэдэг бол биржийн арилжааг идэвхжүүлэх дараа нь одоо Монгол улсад итгэлийг бол нэмэгдүүлэх ийм шаардлага байдаг. Тийм учраас төр захиргааны байгууллагуудаас их хэмжээний одоо уурхаануудад
биелэх боломжгүй даалгавруудыг өгөх нь бол буруу байна. Энийг бол тогтвортой одоо уурхайн хөгжилтөнд олборлолтын одоо хүчин чадалтанд таарсан зохистой хэмжээнд нь бол бас даалгаврыг өгч ингэж явах нь бол зөв зүйтэй байна. За хоёрдугаарт бол мэдээж бизнесийн агуулгаар явж байгаа учраас өрсөлдөхүйц хэмжээнд нь татврын бодлого бас тодорхой хэмжээнд дэмжихгүй бол өртөг өндөр өсчихсөн, борлуулалтын үн тодорхой байж идэг, бараг ашиг алдагдлын зааг дээр явж байгаа энэ уурхаанууд маань одоо тэгэл үн доошоо унсан тохиолдолд шууд зогсолтынхээс аргагүй байдалд үүсэж байна, тийм ээ. Тийм учраас тодорхой цаг хугацаанд нь бас тодорхой дэмжлэгүүдийг ялангуяа тарифын бодлогоор хөнгөлөх, одоо чөлөөлөх, за магадгүй уурхайн өртөг зардлыг бууруулахад чиглэсэн дизелийн түвшнээс хамаарлыг одоо бууруулах чиглэсэн цахилгаан доног төхөөрөмж, бусад сэргээгдэх эрчим хүчний одоо энэ техник технологи инновацийг нэвтрүүлэхэд гайл одоо татврын бодлогоор одоо чөлөөлөх нь бол энэ чухал байна гэдэг асуудлыг бол засгийн газрын түвшинд бас холбогдох одоо манай байгууллагаас бол холбогдох саналуудыг бол хөрвүүлсэн байж байгаа. Мэдээж одоо хэмжээний одоо нийлүүлэлтийг одоо хил гайлын нэвтрэлт, тээврийн одоо энэ асуудал дээр хөнгөн байлгаж чадах юм бол бас уурхаанууд тодорхой хэмжээнд одоо бүтээгдэхүүнийг хэмжээнд нийлүүлэх ингэснээрээ бас магадгүй өртөг зардлаа бууруулахад чиглэсэн их хэмжээний нийлүүлэлт чинь өөрөө уурхайн өртгийг бас тодорхой хэмжээнд буулгаж өгнө шүү дээ. Энэ арга хэмжээ рүү чиглэсэн тодорхой төр засгийн бодлогыг авч хэрэгжүүлэх юм бол одоо тодорхой одоо энэ сорилттой тулгцсан байгаа энэ одоо дизелийн түвшний үн, Америкийн шүүн одоо тэсрэг материалын одоо энэ үнийн өсөлтийн эсрэг одоо тодорхой цаг хугацааг бид нар бас амжилттай даван туулах болцоотой гэж харж байгаа. Ерөн зүгээр одоо таны хэлж байгаа энэ саналуудыг биелүүлэх боломж яг өнөөдөр хэр байна? Мэдээж одоо бид нар төр захиргааны байгууллагада саналуудаа тавьдаг. Ерөнхий сайдын түвшин захирамжаараа одоо тодорхой албан даалгавруудыг гаргасан байлаа. Би одоо энд бол бас туйлын баяртай байгаа. Монгол Улс асчаас гаргасан саналуудыг хэрэгжүүлэх хүрээнд бас нэг 60 гаруй одоо төрийн байгууллагуудад авах арга хэмжээний энэ даалгавруудыг өгсөн. Энэ хэрэгжээд одоо бид нар үгүй ядчил энэ эдийн засгийн хөгжлийн сайдын одоо бас танилцуулж ирсэн нийт баяр ёслолын өдрүүдэд тодорхой хэмжээний ээлж гаргаад хил галийн бомбууд ажиллуулах юм бол бид нар жилдээ 750 сая доллар нэмэлт одоо бүтээгдэхүүн борлуулж орлого олох болцоотой гэдэг ийм саналууд байгаад байгаа. Энэ дэр бид нар зүгээр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авахд л эдийн засгийн үр өгөөж одоо ирэх ийм болцоонууд бол харагдаад байна. Бүх нийтийн амралтын өдрүүд гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь юу гэдгийг баяр наадмын одоо урт амралтын үеэр бас тодорхой хэмжээний нүрсний компаниуд үйл ажиллагаа явуулна. За тээвэр бол бас одоо үргэлжлэх ёстой. За энэ дээр одоо зохицуулт хийх шаардлагатай гэж таарч байна. Тэгэл нөгөө хил гайл дээр чинь хоёр улсын хоорондын хэлэлцээрийн хүрээнд одоо чөлөө одоо амрах хил гайлийн бомб нэвтрэлтийг одоо зогсоох ийм арга хэмжээнүүд авчдаг шүү дээ. Энэ дээр л бид нэр тодорхой одоо ажиллаж байгаа одоо алба хаагчтанд одоо баяр ёслолын өдөр цалин хөөсний өндөр нэмэгдэлтэй магадгүй ээлжээр солилцоод ингээд зохицуултын арга хэмжээ авчих юм бол одоо нийт жилийн одоо баяр ёслолын амралтын өдрүүдийг тоолоод үзэхэд 750 сая долларын борлуулалтын орлого нэмэлтээр олох болцоо байна шүү дээ бид нар ч тийм. За таны ярианд сая уул уурхайн бирж гэдэг бас нэлээд дурддагдлаа л да. Тэгээд яг иймэрхүү саналууд бас бусад одоо танай салбарын энэ уул уурхайн салбарын хүмүүсээс яг ижлэхэн гарч байгаа. За уул уурхайн биржээр бүтээгдэхүүнээ арилжах юм бол яг бодит одоо сонгодог тэр зарчмаар нь ажилуулаач гэдэг. Тэгээд энэ дээр одоо байгаа зохицуулт нь ер нь хэр үр дүнтэй байна гэж та харж байна. За жишээ нь хувийн компаниуд бол мэдээж нөгөө гэрээнийхээ үүргийг харьцангуй биелүүлээд явж байгаа. Гэхдээ хувийн ч гэдэг юм одоо төрийн аль алинтай. Тэгэхээр энэ дээр яг ямар зохицуулт хэрэгтэй гэж харагдаж байна. Тэр уул уурхайн бүтээгдэхүүн биржийн хууль маань 2022 оноос одоо батлагдсан тийм хэрэгжээд одоо даруй 4 жил рүү орсон байна шүү дээ. Сайн муу давуу тал одоо зөндөл олон байгаа. Гэхдээ Монгол улсын эдийн засгт бол эерэг нөлөөг бол маш их авчирсан ийм хууль гэж би одоо ойлгодог. За хуулийн хэрэгжилтийн явцад аль болох урт хугацааны одоо хэлцэл, урт хугацааны худалдааныг бол баг хийгээд одоо спот арилжаа буюу богино арилжаа хийх тусмаа эдийн засгт үр өгөөж нь өндөр байдаг. За ер нь бол ядад улсын одоо нийт худалдаа авагчид бол Монголын хөрөнгөний биржээр арилжаалж байгаа нийтээрээ эсрэг үст. Яг бол үнийг бол өрсөлдүүлэх зарчмаар өндөр болгоод байна шүү дээ. Тийм учраас бол хямд худалдаа авах сонирхол байгаад идэг. Энийн эсрэг одоо биржийг одоо үйл ажиллагаа явуулахгүй байх одоо маш олон оролдлууд өмнө хийгдэж байсан. Харьцангуй одоо тогтворчсон учраас бид энэ рүүгээ одоо бүх одоо уул уурхайн бүтээгдэхүүнээ л одоо арилжахыг зорих хэрэгтэй. Гадагшаага зах зээл рүү харах юм бол үнд нөлөөлж байгаа те дарамт болж байгаа хэд хэд өвчин зүйл байна. Ерөн зүгээр гадаад зах зээл дээр Монголын нүүрсийг худалдаж авах үнийг яг одоо биржийн үнээс гадна яг хэн тогтоож байна? Яг ямар одоо хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлж байна? Сүүлийн одоо статистик мэдээллүүдийг харахаар бол за сүүлийн бараг 7 хоногт бол коксч нүүрсний үн баг зэрэг одоо буурсан байж байна те. Тэгэхээр яг сүүлийн шансын мужийн ослолтой холбоотойгоор коксч нүүрсний үн бол харьцангуй сэргэж ирсэн байж байгаа. Мөн одоо хятадын аюулгүй байдлын үүднээс уурхаанууд хийсэн шалгалтын мөр дүнд бол үйл ажиллагаа бол тодорхой хумигдаад
нийлүүлэлт одоо багассантай холбоотойгоор когших нүрсний үн бол харьцангуй бас өөдрөг одоо нэмэгдэж ирсэн. Гэхдээ сүүлийн 7 хоногт одоо уурхаануудын үйл ажиллагаа хэвийн байдалд ороод нийлүүлэлт тогтворжод эрхийн цагт бол одоо үн бол тодорхой хэмжээнд одоо 2-3% бол буурах ийм одоо төлөв ажиглагдж байна. Тэгвэл бол Монголын хөрөнгийн биржийн үн бол харьцангуй одоо хятадын судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа тогтоож байгаа үнээс бол өндөр байдаг. Яг бол энэ хэлцлийн дагуу одоо өрсөлдөөний зарчмаар тогтдог учраас. За хятадын Fenway одоо SX Call-ын тогтоож байгаа үн бол Монголын хэлийн бомбтуудад нүрсний арилжаалж байгаа нүрсүүдийг бол харьцангуй одоо аргачлалын дагуу тооцож гаргаж ирдэг байгаа. Гэхдээ манайх бол хил нөхцлөөр зарж байгаа учраас олон улсын одоо цаад бомбуудын үнээс бол харьцангуй бага байдаг. Тийшээгээ одоо боловсруулах үйлдвэрлэл хүргэх тээврийн зардал за мөн бусад хятадын дотоодын татвар тарифуудын одоо энэ юмнуудыг хасахаар бол одоо манай хил дээр тогтож байгаа үн бол ингэж тогтгож тооцоологдож байгаа. Түрүүнд би дурдсан оны сүүл хагас руу бол үн бол эргэн сэргэх одоо юу гэдгийг өсөх таамаг байхгүй нь. Учир нь юу гэх нөгөө хэрэглээ талдаа гангийн үйлдвэрүүдийн хэрэгжилж байгаа коксын хэрэглээ бас харьцангуй одоо эрчимтэй нэмэгдэхгүй учраас үнийг бол бид нэр ковидын үе шигээр эргээд одоо цойл нь $200 хүрнэ гэсэн юм таамаг бол ерөөсөө ажиглагдахгүй. Тийм учраас одоо байгаа үнээс тогтвортой буюу нэг 5-10% дээшээ доош хэлбэлцэх ийм таамаг л ажиглагдаж байна.